Амрыг ирээ үзэгчтэй эх орны төлөө нэвтрүүлэг эхэлж байна. Эх орны төлөө нэвтрүүлгийн энэ удаагийн дугаараас Монгол улсын ерөнхийлөгч, зэвсэг түвшний ерөнхий командлагч Хүрэлцөх Батлан хамгаалах яам зэвсэг түвшний жанжингч давд ажиллалаа. Үндэсний Батлан хамгаалахын их сургуулийн 91 дахь удаагийн төгсөлтийн арга хэмжээ зохион байгуулагдлаа. Зэвсэг түвшний тэг 15 дугаар ангийн түүхт 100 жилийн тохиолоо. Зэвсэг түвшний цэргийн холбоочд дотооддоо бие даан радио станд зохион бүтээлээ зэрэг мэдээлэл сурвалжлагыг хүлээн авч үзээрэй. Монгол улсын ерөнхийлөгч, зэвсэг түвшний ерөнхий командлагч Хүрэлцөх Батлан хамгаалах яам зэвсэг түвшний жанжин штабт ажиллалаа. Мөн үеэр Батлан хамгаалах салбарын удирдлагууд, Батлан хамгаалах бодлого зорилт, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ, Монгол улсын аюулгүй байдлын орчин, зэвсэг түвшний хөгжлийн чиг хандлагын талаар танилцуулсан юм а. Монгол улсын ерөнхийлөгч, зэвсэг түвшний ерөнхий командлагч Хүрэлцөх Батлан хамгаалах яам зэвсэг түвшний жанжин штабт ажиллах үеэр байгаль эколог, ялангуяа цөлжилт, шорон шуургатай тэмцэх гамшигаас хамгаалахад зэвсэг түвшин хувь нэмрээ оруулах ёстой. Бүрэн эрхийнхээ хугацаанд үүнд онцгой анхаарч тодорхой төсөл хөтөлбөр хэрэгжүүлнэ гэдгээ илэрхийлсэн юм. Айрам жинхэнэ эр хүн болгодог өрхийн тэргүүн бэлтгэдэг салбар байхын тулд алба хаагчдыг соён гэгэрүүлэх ажлыг тасралтгүй явуулах, бүх шатанд сахилах бат хариуцлагыг чангатгах, цаашид мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвөдтэй хамтран ажиллах зэргийг чиглэл болголоо. Мөн салбарын хөрөнгө оруулалт болон бусад тулгымцсан асуудлыг үе шаттай шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ. Мөн үеэр Монгол улсын ерөнхийлөгч, зэвсэг түвшний ерөнхий командлагч Хүрэлцөх Исламын бүгд найрамдах Афганистан улсад явагдсан олон үндэстний шийдвэртэй дэмжлэг ажиллагаанд Америкийн нэгдсэн улс болон холбооны бүгд найрамдах Герман улсын зэвсэг түвшинтэй хамтран үүрэг гүйцэтгэсэн Монгол улсын зэвсэг түвшний цэргийн багуудын бие бүрэлдэхүүнд төрийн одон медаль, салбарын шагнал гардуулсан юм а. Та бүхэн цагийн байдлын болон цаг агарын хүнд нөхцөлд мэргэжлийн өндөр ур чадвар, эрд зориг, тэсвэр хатуужил, сахилга бат зохион байгуулалтаараа бусад улс орнуудын цэргийн албан хаагчид үлгэр жишээ үзүүлэн эх орныхоо нэр хүндийг өндөрт өргөсөнд баяр хүргэж чин сэтгэлийн талархал илэрхийлье. Бусад эрэгтэй цэргийн албан хаагчтайгаа мөн адил эмэгтэй цэргийн албан хаагчид нь дипломатын цэг дээр үүрэг гүйцэтгэх, шалган нэвтрүүлэх байран дээр Афганистан эмэгтэй ажилчдыг одоо шалгаж оруулах, яг л одоо эрэгтэй хүн юу хийдэг тэрнтэй яг л адилхан ажлыг хийж үүрэг гүйцэтгээд ингээд Монгол улсын одоо хамгийн сүүлийн ээлж байсан бас бахархалтай байна. Исламын бүгд найрамдах Афганистан улсад явагдсан шийдвэртэй дэмжлэг ажиллагааны Монгол улсын цэргийн багийн 12 дугаар ээлжинд үүрэг амжилттай гүйцэтгэж ирсэн. Хүндрэлтэй нөхцөл гэх юм бол ер нь ковидоос шалтгаалаад дээрээс нь хамтдаа үүрэг гүйцэтгэж байгаа гадны цэргийн албан хаагч болон тэдгээрүүд бас ковидын цар тахлаас болон одоо яг хамтран үүрэг гүйцэтгэх нөхцөлд бол жоохон одоо зайгаа барих ч юм уу эсвэл одоо тиймэрхүү зүйл хүндрэлтэй нөхцлүүд бол их тулгамж байсан. Тэр үгдийг одоо Монгол зэрэг одоо газар орондоо хурдан тасаж цагаарийн хүндрэлтэй нөхцөл байсан ч гэсэн тэр бүгдэд одоо хурдан тасаж одоо үүрэг амжилттай гүйцэтгээд нэр төрдөө их орондоо ирээд өнөөдөр бол төрийн болон цэргийн дэд удирдлагаасаа одоо төрийн одон медаллаар шагнагдсандаа баяртай байна. Исламын бүгд найрамдах Афганистан улсад явагдсан олон үндэсний цэргийн ажиллагаанд Монгол улсын зэвсэг түвшний цэргийн багийн бие бүрэлдэхүүн 2003 оноос үүрэг гүйцэтгсэн бөгөөд уг ажиллагаа 2021 онд дуусгарласан юм а. 18 жилийн хугацаанд давхарсан тоогоор 7100 орчим цэргийн албан хаагч шийдвэртэй дэмжлэг ажиллагаанд үүргээ нэр төртөө гүйцэтгсэн юм. За түүнчлэн Монгол цэргүүд анх удаа гадаадын цэргийн албан хаагчдыг нислэгт хэрэг их бооны чиглэлээр сурган дадлагжуулж түүхийн шинэ хуудсыг нээсэн билээ. Эх орны төлөө нэвтрүүлэг үндэсний Батлан хамгаалахын их сургуулийн шар хад дахь сургалтын төвөөс үргэлжилж байна. Тэгэхээр энд тус сургуулийн 91 дахь удаагийн төгсөлт болж байгаа юм а.
Батлыг гişүүн Батлан амаахын цаатана таныг хүндэтэн өгсөж сухатын болон аашааны гойны одаасгийн хонор данжиндээ сухатын нэрмжит хүндэтэй Батлан амаахын зүрхийг хүндэт харууд төгсөн хүндэт харуудын ахмад батлыгрийг игвэй Энэ удаагийн төгсөлт нь Монгол Улсын Батлан хамгаалах яамны 110, орчин цагийн зэвсэг төвчин үүсгэн байгуулагдсны 100 жил, үндэсний Батлан хамгаалах их сургуулийн 100 жилийн тэгшээ тохиолсон түүхэн он цаг үед болж байгаагаар онцлог болсон юм. Энэ удаагийн төгсөлтөөр тус сургуулийн Батлан хамгаалах удирдлагын академийн үндсэн дамжаа, цэргийн нэгдсэн дээд сургууль, цэргийн хөгжмийн коллеж, Батлан хамгаалах мэргэжил сургуульд үйлдвэрлэлийн төвийн нийт 300 гаруй залуус цэргийн мэргэжлийн боловсролын диплом, Ингирийн тэмдгээ засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд сайхан баяраас гардан авлаа. Энэ удаагийн төгсөлт маань нэлээд онцлогтой болж явагдлаа. За 2020 оны 11 сард хөл хорой, хатуу хөл хорой тогтоож үндсэндээ бол одоо танхимын сургалт бол зогссон байгаа. За гисэн хэдиж бид нэр танхимын сургалтыг төрийн болон албаны нууцын тухай одоо хуулийг биелүүлэн одоо нууц материалыг бол одоо цахимаар явуулахгүйгээр бид нэр одоо Тагнуулын ерөнхий газар зөвшөөрөл авснаар бид нэр захим сургалтыг зохион байгуулалт анх удаага цэргийн мэргэжлийн сургалтыг зохион байгууллаа. За 6 сарын 10-наас одоо үндсэндээ бол вакуумжуулсан хэлбэрээр сонсогч сурвалжлагчдыг бол одоо сургалтын төвд байрлуулан мөн одоо багш нарыг сургалтын төвд байрлуулан ингээд 7 сарын 26-ны өдрийг хүртэл одоо вакуумжуулсан сургалтыг эрчимжүүлсэн хэлбэрээр зохион байгууллаа. Ийхүү 91 дахь удаагийн төгсөлтөөр цэргийн нэгдсэн дээд сургуулийн 9 сонсогч, цэргийн хөгжмийн коллежийг 1 сонсогч, мэргэжлийн сургуульд үйлдвэрлэлийн төвийг 1 сонсогч, нийт 11 сонсогч онцгойлох дипломтой төгссөн юм. Зэвсэг төвчний салбарт анхны төгсөгч систем аюулгүй байдлын мэргэжлэр анхны төгсөгч болж байгаа учраас маш их баяртай байна. Үүнийг минь дагаад маш их хариуцлага тусч байгаа. Би үндэсний Батлан сургуульд орохдоо эмэгтэй генерал байдгүй гэж ер нь ах гиснэрээсээ сонсч сурч байсан. Хамгийн анхны эмэгтэй генерал болно гэж зорж орж исэн. Зорилгоо маань багахан хэсгийн нэг багахан хэсэг болох одоо ингээд сургуулийн амжилттай төслөө. Одоо цаашдаа 80 орчим хувь болсон байна. Мөрөглөг биелүүлэхэд. 2017 онд Тэмүүж үрлэг сургуулийг төгсөөд 2017-оос 21 оны хооронд цэргийн нэгдсэн дээд сургуулийн ерөнхий цэргийн тэнхимийн ерөнхий цэргийн команд мэргэжлэр суралцаад төгсөж байна. Цаашдаа би одоо Монгол Улсын зэвсэг төвчний мэргэжлийн офицер, чадварлаг офицер болсон хүчин болохын төлөө зорж цааш тасралтгүй суралцна гэж бодож байна. Цаашид үндэсний Батлан хамгаалахын их сургууль нь сургалтын үр дүн эрчимжүүлэх, сургалтын чанарыг сайжруулах, далаацыг өргөжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2022-оос 2023 оны хичээлийн жилээс эхлэн цэргийн мэргэжлийн бакалаврын 4 жилийн хөтөлбөрийн тогтолцоонд шилжих юм. Түүнчлэн сургалтын хөтөлбөрийг орчин үед тавигдаж байгаа шаардлагад нийцүүлэн шинжилэлт хийхээр төлөвлөн ажиллаж байна гэж холбогдох албаныхан хэлж байлаа. Цэргийн хавьяаны улаан тугийн одонд зэвсэг төвчний тэг 15 дугаар ангийн түүхт 100 жилийн энэ сарын 11-ний өдөр тохиолсон юм а. Монгол эх орныхоо эрхчлөө тусгаар тогтнол, алдаршгүй дархан байдлыг хамгаалах шинэ үеийн эхлэлийг тавьсан 1921 оны 7 дугаар сард ардын журамт цэрэг их хүрээг чөлөөлсөний дараа Жанжин Сүхбаатар цэргийн нөөцийн зэвсэг галт хэрэглэлийг хуучин богд хааны зэвсгийн самтаа нэгтгэн их зэвсэг хэмээн нэрлэснээр зэвсэг төвчний тэг 15 дугаар ангийн түүх эхэлсэн юм.
өнөөдөр тус ангийн бие бүрэлдэхүүн, цэргийн шинжилгээний бодлогыг эрчимжүүлэх, анги салбарын бие даан үүрэг гүйцэтгэх боломж, чадвах, бие бүрэлдэхүүний дадлаг ур чадварыг нэмэгдүүлэх, цэргийн сургалт бэлтгэлийн чанар үр дүнг дээшлүүлэх, зэвсэглэл техникийн хангалт, засвар үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах чиглэлээр амжилт дүүрэн хөдөлмөрлсөөр байна. Бадлан хамгаалах яам зэвсэг түвшний жанжин штабын бодлого зорилтыг хэрэгжүүлэн үр бүтээлтэй ажиллаж байгаа ангийн хамт олонны хөдөлмөрийг үнэлэн цэргийн гавьяаны улаан түргэн отонгоор 2016 онд шагнасан юм. За 100 жилийнхаа бүтээлч ажлын хүрээнд хамгийн түрүүний эхний ээлжин Батлан амар салбарын хэмжээнд хийгдэж байгаа жишг ногоон байгууламжийг бол манай анги байгууллага амжилттай зохион байгуулж хэрэгжүүллээ. Өнөөдөр анги байгууллага маань жишг ногоо эко орчин болоход ямар ч байсан сайхан болсон. Нөгөө талаар бид хүн бас хичээлийн байраа шинээр тохижуулж оруулаа. Мөн 100 жилийнхаа тохиолдуулаад ангийн эрүүл мэндийн төвийг дотоод нөөцөд байгаа ашиглалтанд оруулаад өнөөдөр 2 дугаар шатны магадлал итгэмжлэлээ аваад үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ бол нэлээд том амжилтууд. Мөн дээр нь сүүлийн жилүүд зохион байгуулж байгаа зэвсэг түвшний хэмжээнд явж байгаа сахилгын зөрчилгүй хамт олныг бол 2 жил дараалан тэргүүлсэн. Эндээ бол хархан амжилттай байна. Би 1982-оос 1994 оны 7 сар хүртэл энэ түүхэд 100 жилийн түүхтэй ангид 12 жил тасралтгүй ангийн захирагч хийсэн. Надаас хойш ангийн захирагч хийжсэн миний цэрэг байсан залуучууд байна. Сургууль соёл төгсөж ирээд хийж байгаа залуучууд байна. Бүгд одоо энэ ангийг өдөртөө зохион байгуулж хамт олныг авч явах талаар сайхан амжилт гаргасан. Ногоон байгууламжийн талаар бол одоо энэ 100 жилийн байгаа тэмдэглэж байгаа энэ анги шиг анги аримд одоогоор байхгүй. Тус анги нь 2019 онд зэвсэг түвшний хэмжээнд явагдсан цэргийн албан сахилгын зөрчилгүй тэргүүний хамт олон шалгаруулах боловсрол уралдаанд дэд байр 2020 онд тэргүүн байрыг эзэлсэн юм. Түүнчлэн Батлан хамгаалах зэвсэг түвшний хэмжээнд хэрэгжсэн жишг ногоон байгууламжтай анги төслийг амжилттай хэрэгжүүлж хичээлийн байрыг ашиглалтанд оруулсны зэрэгцээ ангийнхаа алдрын тасалгааг шинжилэн тогтчуулах алба хаагчдын сургалт бэлтгэлийн төвшинг ахиулсан зэрэг бүтээлч ажлыг өрнүүлжээ. За тус ингээд одоо 2016 оноос томилогдсон өнөөдөр хүртэл одоо 5 дахь жилдээ алга байж байна. Энэ алдар түүх гавьяатай энэ ангид одоо штабд нь орж хүний нөөц за тэгээд штабын орлогч гэсэн олон тушаалуудыг бол хашиж өнөөдөр ингээд 100 жилийн ойтой золгож байна. Тэгээд нийт бие бүрэлдэхүүндээ ангийн түүх 100 жилийн баярын мэндийг хүргье. Цэрэгт нэг л удаа татна, цэрэгт нэг л удаа явах юм чинь нэг удаа эрэхтэй 100 жилийн түүхэнд тохиож байгаа энэ ангид ирж байгаадаа би баярлсан, өөрөөрөө бахархсан, улам их илүү хичээх тийм дотор урам зориг төрсөн. Албандаа улам дасан ирэхээр энэ цэргийн алба гэдэг зүйл их хайртай болсон. Зэвсэг түвшний тэг 15 дугаар анги нь 100 жилийн түүхэн энэ хугацаанд Монгол улсын зэвсэг түвшний нэгтгэл, анги салбаруудыг зэвсэглэл, галт хэрэглэл, техник хэрэгслээр тасралтгүй хангах, хадгалалт хамгаалалтыг зохион байгуулах, засвар үйлчилгээ хийх, зэвсгийн баг мэргэжилтэн бэлтгэх үүргээ нэр төртөө гүйцэтгэж байгаагийн зэрэгцээ олон улсын болон хоёр талын хааны эрэлт, сэлэнг сургууль, мэрэгэн буудагчийн зааг, зэвсгийн мастер зэрэг тэмцээн уралдаанд амжилттай оролцсон, мэдлэг ур чадвараа сорж, мэргэжлийн бэлтгэлээ улам дээшлүүлсээр байгаа юм. Түүнчлэн 2002 оноос эхэлсэн энхийг дэмжих ажиллагаа болон олон улсын цэргийн ажиллагааны цэргийн хангалтыг тасралтгүй зохион байгуулж ирснээс гадна шинэ төрлийн зэвсэглэл техникийг туршин, зэвсэглэл нэвтрүүлэх, зэвсэглэлийг сайжруулах арга хэмжээг зохион байгуулах ажилд мэргэжлийн дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. Зэвсэг түвшний цэргийн холбоо нь өөрсдийн бүтээлч инженеруудын боловсруулсан орчин үеийн стандартад нийцсэн оператив тактикийн түвшний радио станцыг дотооддоо зохион бүтээгээд байна. Энэхүү Монгол инженеруудын ур ухаанаар бүтсэн радио станц нь одоо ашиглагдаж байгаа станцаас эрчим хүчний хувьд илүү хэмнэлттэй, овор хэмжээ бага учраас ашиглахад хялбар, нэг хүний оролцоотойгоор ажилладаг бүрэн автоматжуулсан радио станц юм а. нэг юу авчих. Энэ чатын нэг гэдэг тийм. Энэ чатын баг дээр байгаа. Чи 50-д эсвэл ягаад гэж байгаа. Жан мороо. Боён харцаг харуу. Харцаг ямар сонсож байгаа? Харцаг ямар сонсож байгаа? Харуу гэ.
За зөвлөгчний одоо радио электроникийн төр судалгааны төв дээр одоо Монгол радио 1000 одоо зохион бүтээгдэж одоо өнөөдөр одоо дуусч байна. За энэ зохион бүтээх үйл явцад бол манай төвийн одоо шилдэг инженерүүд оролцож одоо энийг одоо хамгийн эцсийн шатн дээр одоо туршилтаа явуулахад одоо бэлэн болоод байна. Манай энэ Монгол радио техник хэрэгслийг хийх гол шалтгаан нь болохоор манай зэвсэг түвшинд ашиглагдж байгаа радио хэрэгслүүд нь дунд хүчний чадлын станцууд нь 70-80-ад оны үед үйлдвэрлэгдсэн, хуучнаар зөвлөлт холбоот улсад үйлдвэрлэгдсэн лампт суурьтай юм техник хэрэгсэл байна. Энэ техник хэрэгслүүд орчин үед энэ техник технологи бие биентэйгээ холбоонд орох нөхцөл байдал нь муутсаар байна. Хоёрдугаар шалтгаан нь тэдгээрийн лампын үйлдвэрсэн улс нь үйлдвэрлэхээ байж сэлбэг хэрэгсэл болтгоо байсан. Ийм учраас энэ техник хэрэгслийг орчин үеийн хагас дамжуулагч хэрэгслээр солих зайлшгүй шаардлага тулгарч байсан юм а. За энэ дагуу одоо Батамгалах яамны сайхан баяр за төрийн Батамгалах яамны төрийн нарийн бичгийн дарга ган хуйг нараар манай төв дээр хийж ажилласан. За энэ ажилтны үеэр бол Монгол радио 1000 гэдэг төслийн манах одоо шинжилгээ ухаан технологийн зөвлөлөөр одоо оруулаад одоо энэ дээр одоо танаа төслийг санхүүжуулнаа. Та нар энийг одоо маш сайн хөгжүүлээд Монгол улсынхаа одоо зөвсөвчний холбооны инженерүүдэд та нарт дайшлаад чанартай юм станц хийгээд байгаа. Ийм өөр чиглэлийг давхар өгсөн. Энэ процедур маань одоо үндсэндээ 8 сарын хугацаанд ингээд явагдсан байж байгаа. Энэ хугацаанд бол одоо энэ манай Монгол радио 1000 дээр бол ерөнхийдөө гадаадын орнуудын олон станцуудыг судалж за одоо тэнтэй үнийн харьцуулалт одоо техникийн шийдэл одоо тактик техникийн өгдгүүн эдгээр нь бол одоо тэднээс тутах ёсгүй цэргийн зорилттой учраас за тэгээд авч явхад их хялбархан одоо цэргийн ямар ч одоо цэргийн хүн ирээд ажиллахад бол энэ станц маань талбар одоо холбоонд орох ийм боломжуудыг одоо энэ станц дээр шингээж өгсөн байж байгаа. За манай станцын бол өөрийн бол тактикийн өгдгүүн бол ер нь бол 1 кВт-ийн станц. За богинодгоо нэгтэр одоо газрын долгион гэж ойлгож болно. Газрын долгион бол одоо дэлхийн одоо аль ч өнцөг болон одоо холбоонд ороход хамгийн дөхөн байдаг. За энэ долгионыг одоо сонгож яваад 1 кВт татсан гэж анх одоо яасан тооцоолсон. Энэ техник хэрэгслийг хийснээр нэгдүгээр дунд хүчний радио станц авсаархан эрчим хүч бага хэрэгэлдэг овор хэмжээ багтаа болж байгаамаа. Мон радио 1000 радио хэрэгсэл нь богинодлагын цараанд 1.5-аас 50 МГц-ийн долгионы зурагт ажилладаг. 1-ээс 100 Вт-ийн радио хэрэгслийн чадлыг 500-аас 1000 Вт хүртэл өсгөх чадaltaй. Энэ техник хэрэгсэл нь 220 вольт болон 50 вольтоос ажилладаг. Манай улсад одоо хэрэглэгдэж байгаа радио станцууд бол ер нь бол голцоо 100 Вт чадaltaй одоо хэрэглэж ажиллаж идэг. Тэгээд одоо цаг хугацааны янз бүрийн нөхцөл шалтгаанаас болоод одоо радио холбоо тогтооход одоо хүндрэл үүсдэг. Тэр асуудлыг шийдэх зорилгоор одоо өндөр чадлын одоо радио долгионы өсгөгч хийж байгаамаа. Энэ бүтээлийг хийхэд хүндрэлтэй зүйлүүд Монгол улсад их гарч байна. Энэний хамгийн нэгдүгээр шалтгаан нь биднэрт радио электроник зохион бүтээх инженер техникийн ажилтнуудыг бага бэлдэж байна. Үүнийг хойш өргөжлүүлэн радио электроник зохион бүтээх сонирхол чин хүсэлтэй хүмүүсийг сургаж дадлагжуулах нэн шаардлагатай байна. Энэ ижил төстөө энэ радио станцыг бид нар судалж үзсэн. За энэ дээр бол бид нар 5-6 төрлийн станцыг одоо сонгож одоо судалж үзсэн байгаа. За энэ станцууд маань тактик техникийн хувьд одоо үзүүлэлт одоо техникийн үзүүлэлтийн хувьд бол манай зөвсөчний хэрэгцээг хангамж. Гэхдээ бидний өөрийн зохион бүтээж байгаа энэ станц маань бусад төрлийн станцуудаа ингээд харьцуулаад үзэхээр үнийн хувьд бол харьцангуй бага. За жишээлбэл бид нар одоо Хайрис радио станц гэхэд одоо 400 Вт-ийн Хайрис радио станц одоо Монгол улсад 2 нэгж байна л да одоо ороод ирсэн. Энэ станц маань $80,000 үнэтэй нэг ширхэг. Өшөө одоо энэ Хайрис компани одоо энэ Катон энэ Баррет гэдэг одоо энэ радио станцуудтай ингээд харьцуулаад үзэхээр тэдний дундаж үн нь бол $40,000. За манай энэ Монгол радио бол $5-6,000 өртөгтэйгээр ингээд одоо бид ингээд өөрсдөө дотоодоо зохион бүтээж байгаа.
Энэ нь бол одоо бидний ирээдүйд Монгол улсад өөрсдөө радио электроникийн техник хэрэгслийг өөрсдөө зохион бүтээж үйлдвэрлэх суурь тавьж гин гэж би үзэж байна. Бидний зохион бүтээж хийж байгаа туршлагыг харахад манад нэг бүтээлийг хийлгэчгээд ганцхан ширхэг хийлгээ санаа амраад нэг экземпляр үлддэг. Энэ бол маш буруу практик байна. Нэг зүйлийг хийсний дараа өшөө цааш нь өргөжүүлэн хөгжүүлэх хугацаатай санхүүжилттэй байж тэргүүний технологи төрдөг юм байна. Монгол радио 1000 гэдэг маань Монголын радио, Монгол зохион бүтээлж байгаа радио гэсэн үг. Ер нь бол өвлийн товчлол бол за 1000 гэдэг нь утгаар 1 кВт-ийн одоо их чадлын станц гэж энэ үгний одоо товчлол нь одоо Монгол радио 1000 гэж ойлгож болно. Техник хэрэгслийг хийхэд одоо орчин үед бид нар компьютер хэрэглэдэг болжээ. Энэ компьютерийг маш өргөнөөр хэрэглэх юм бол нэгдүгээр цаг хугацаа хэмжээн, хоёрдугаар туршилтын зардал багасгаж байна. Энийн тод жишээ бол манай Чулуунбаатар ахлах цэцлэгчийн хийж байгаа шугам зураг юм. Зураг төслийг гаргахад хэрвээ 1 мм-ийн алдаа гаргасан тохиолдолд дараа нь манай инженер техникийн мэргэжилтэнгүүд станцыг зохион бүтээж угсрахад алдаа гарч тэрний улмаас ерөөсөө бүх зүйл ахиж ихнээсээ эхлэх шаардлагатай болдог. Тийм болохоор техникийн зураг гэвэл маш нарийн зураг шаардлагатай. Зэргийн инженерүүд маань өөрсдөө бас компьютер анхудаа зохиож үзлээ. За энэ зохион бүтээсэн энэ процессор маань үндсэндээ яг манай одоо Монгол радио 1000-ад одоо ингээд зориулагдаж хийсэн одоо ингээд тусгай зориултын ийм компьютер. Дээрээс нь одоо encryption нууцлалттай ийм одоо компьютер зохион бүтээсэн байж байгаа. За процессорын хувьд гэх юм бол STM 102 STM 32 G441 гэдэг бас нэлээд сүүлийн үеийн процессор дээр хийгдэж байгаа. Одоо өндөр хурдтай процессор дээр хийгдэж байгаа учраас бас олон арифметик үйлдэлүүдийг хурдан бодох тал дээр бол бас даваа талтай болж байгаа. Тэгээд гол даваа тал нь гэвэл энэ үсгчийг одоо бид хийгээд эзэмшээд ингээд технологийн эзэмшчих юм бол манай улсын одоо эдийн засагт одоо батлан хамгаалах салбарт маш хэрэгтэй одоо бүтээл болно л гэж бодож байгаа да. Хичнээн одоо ингээд хямд өтгтөө хийж байгаа ч гэсэн бусад төрлийн радио станцуудын одоо тактикийн үзүүлэлтүүдтэй бид нар одоо адилхан одоо чанарын хувьд адилхан ийм станц хийж байгаа. Энийгээр бол бид нар ялгаатай. Тэгээд хөгжүүлэлтийн хувьд бол бид нар өөрсдөө дотооддоо хийж байгаа учраас дараад нь эвдэрч гэмтсэн ч гэсэн эсвэл одоо ямар програм хангамжийн хөгжүүлэлт хүнд хамгийн төхөнтэй байх одоо энэ технологийн шийдлүүдийг бид нар өөрсдөө хийх боломжтой болж байгаа. Яг бид чинь манай инженерүүд өөрсдөө хийсэн учраас бид нар өөрсдөө энийг эзэмшсэн учраас өөрсдөө энэ инновацийг бий болгосон учраас энийг эргээд одоо засахад эргээд одоо энийг үйлдвэрлэхэд алдаа гарч байгаа эсвэл бид нар өөрсдөө хийх хянах одоо боломжтой. За Монгол радио 1000 одоо нисгчдэр бас хэрэглэгдэж байгаа юмуд нь бол бас нэлээд орчин үеийн техник технологийн дэвшлийг ашиглаж хийсэн юмуд байгаа. Тэгээд жишээ нь одоо дэлгэцийн бид нар тоочтой тэгээд 7 инчийн одоо capacity torch гэж байгаа одоо багтааны torch тийм дэлгэцээр хэрэглэж байгаа. Resolution ч гэсэн бас одоо 680, 480 гэдэг бас нэлээд өндөр resolution дэлгэцтэй. Одоо дэлгэцэн дээрээ бол одоо энэ төхөөрөмжийн дотроо явагдаж байгаа процессыг бүгдийн одоо нэгэн зэрэг хянах. Тэгээд бас гэмтэл саатал гарах юм бол тэрийг ойлгомжтойгоор хэрэглэгчд нь одоо үзүүлэх жишээний одоо бас энэ давуу талтай төхөөрөмжүүд бас хэрэгжилж байгаа. Альва нэгэн улс орон энэ үйлдвэрлэлийг явуулахдаа ялангуяа энэ цэргийн технологитой холбоотой энэ радио станцуудыг зохион бүтээхэд бол энэ бол тусгай юм үйлдвэр байгуулдаг. За энэ бол маш өндөр өртөгтэй. Жишээлбэл тэд нар одоо зураг схемүүдийг гаргаж байгаа одоо инженерүүд нь тусдаа баг байна. Тэд нар зөвхөн зураг схемээ гаргана. За өөр одоо нөгөө нэг модул дээр одоо угсардаг одоо палат дээр хийдэг. За ингээд тэдний ингээд деталь болгоноор нь угсардаг юм үйлдвэрийн дамжлагууд нь бол одоо гадаад бол ингээд тусдаа байдаг. Том үйлдвэр завод байна. Одоо энэ гаднаас болоод бид ялгаатай хүмүүс бол маш олон байна шүү дээ. Одоо нэг хүн одоо олон хүний ажлыг зэрэг хийдэг. Одоо энэ процесс бол яг манай дээр явагдаж байгаа. Жишээлбэл манай инженерүүд маань одоо өөрөө схемээ зурж байна. Схемээ зурсан схемээ өөрөө одоо палатан дээр хөрвүүлж байна. За өөрөө одоо механик хийцүүдээ хийж байна. За тэгэл бүхэл одоо нэг холболтоо одоо ингээд үйлдвэрийн дамжлага эцсийн одоо нэг бүтээгдэхүүн гарах бүх процессуудыг манайхан өөрөө гардаж хийж байгаа. Энэ удирдлагын системийг болохоор бид хэд бол бас бүгд яг удирдлагын хэсгийг бол бид хэд
100% бас өөртөө хийсэн байгаа. Схемийн анх гаргаад дараа нь PCB хавтангийн зураг. Тэгээд одоо бол удирдлагын програм хангалтын дээр нь ажиллаж байна. Хийхийн төлөө шөнө өдөргүй ажилладаг ийм хүчин зүтгэлийн үндсэн дээр ийм зүйл бүтэж байгаамаа. Бүтсэн техник хэрэгслээ бид нэр хойшид олноор нь үйлдвэрлэх шаардлагатай. Бид одоогоор 2 комплектыг гаргасан байна. Энэ техник хэрэгсэл төгс шийдсэн зүйл биш ээ. Үндсэн технологи гарсан. Энийг цааш нь өргөжүүлэн хөгжүүлэх шаардлагатай. Монгол одоо мянган одоо хэрэгцээ бол маш их байгаа. Яг л бид нар энийг судалгааг судалсан. За жишээлбэл одоо Монгол улсын одоо зэвсэгчийн одоо инхийг дэмжих ажиллагаанд чамгүй хэмжээний хөрөнгө гаргадаг. За энэ дээр бол одоо холбооны станцууд маш их хэрэгтэй байдаг. За энэ холбооны станцууд маань гаднаас импортлж авдаг станцууд. Энэ нь бол одоо энгийн хэрэглээний тэгтээ ажиллагааны хувьд бол одоо нэг 3 жил дээдлэн яваад одоо ингээд агтлагдчих байгаа. Ашиглалтын одоо процессыг одоо хангахгүй болж эхэлж байгаа. Зэвсэгтүүчэнд 42 жил ажилласан Ахмад холбоочны хувьд зөвлөгөө байна. Манай Монгол улс аливаа зүйлийг өөрсдөө үйлдвэрлэдэг байх шаардлагатай байна. Өөрсдөө үйлдвэрлэдэггүй улс хизээч дайнд ялдаггүй. Жишээ нь манай дээдсүүд зэвсгээ үйлдвэрлэж байлдааныхаа ур чадвар тактика боловсруулж ирсний үндсэн дээр дэлхийг эзэлж байсан. Гэтэл энэ хорвоо дэлхий дээр өөрсдөө үйлдвэрлэж хийж чадахгүйгаас болж алга болсон зөндөө улс орн байна. Жишээлбэл одоо бидний хөрш байсан Манж улс өөрсдөө юм хийдэггүй дандаа дарга байсан. Бусад үндэст нь хийсээр байгаад үйлдвэрлэх юм хийх чадваргүй болсноосоо устж алга болсон гэж би дүгнэдэг. Тийм учраас бид аливаа зүйлийг баг гихтэлгүй үйлдвэрлэгч байх хэрэгтэй байна. Эхний үйлдвэрлэл муу байж болно. Тэр үйлдвэрлэлээ хөгжүүлсээр хагаад дээд технологид хүрэх болцоог байдсан байна гэж одоогоос харж байна. Тэгээд бид нар одоо чинь хэрэгжилж байгаа зэвсгээ гадны төхөөрөмжийг аавна гэдэг маань өөрөө бас нууцлалаа алдаж байгаа хэрэг байна. Нууцлал нь юунд байгаа нэхлээр хэрэг бид нар өөрсдөө хийсэн бол энэ дээр одоо гадны ямар нэгэн нөлөөнд орохгүй гэдэг чинь бас аюул том нууцлал болно гэсэн. Нэг чадсан нэг гэдэг. Энэ чадсан баг дээр байгаа. Чи 50 буян харцаг гаруу, харцаг ямар сонсож байгаа, гаруугээ Эх орны төлөө нэвтрүүлэгтэй хамт байсан үзэгч та бүгдтэй баярлалаа. Ирэх 7 хоногийн дугаараар эргэн уулзъя. Баяртай.